эдийн засгийн хөгжлийн яам бол нөгөө уул уурхайн бүтээгдэхүүний өгөөжийн 51% нь Монгол улсад оногдно гэдэг энэ тооцоол дээр сууж байгаа юм. Ямар ч байсан энэ төслийн өгөөжийн 51% бол Монгол улсад ирэх юм. Тэгэхгүй бол одоо жишээлбэл одоо нэг сүү үйлдвэрлэдэг компани өгөөжийн 51% бол Монголд ирэхгүй шүү дээ. Хувцас гэдэг компани өгөөжж ирэхгүй. Энэ бол үндсэн хуулиараа 51% өгөөжийнхаа 51%-ийг Монгол улсад өгж байгаа. Энэ тооцоол дээр манайхан суулсан. Энэ тооцоолдоо бол эзэн болж байгаа. Нэгвэр хэлбэл бидэнд ашигтай гэсэн үг. Оюутлогыг өнөөдөр ингээ муугийн жишээ болгож их олон хүн ярьсан. Ер нь оюутлогоо яваагүй бол Монголын эдийн засаг гэж байхгүй шүү дээ. Хэн байх юм? Юу байх юм? 5-7 их муу гэж ярьдаг. 5-7 яваагүй бол Монголын эдийн засаг гэж байхгүй байхгүй. Ядуу. Тийм учраас ингээд оюутлогыг юм болгоны муугийн жишээ болгож болохгүй. Оюутлогоор яагаад 3 туузын гишүүнтэй вэ гэхээр бид нар 34%-тай. Энэ төсөл дээр яагаад 1 туузын гишүүнтэй вэ гэхээр бид нар 10%-тай. Ялгаа нь 1 туузын гишүүн өөрөө хориг тавих хэрэгтэй. Гарч байгаа шийдвэр дээр хориг тавих. Бүрэн эрэхтэй. Алтан хувьцаатай гэсэн үг. Тийм учраас бол компани туузын шийдвэр бол Монголын засгийн газрын оролцоотой гарнаа. Энд бол одоо эргэлзэж тэнэгэлзэх зүйл байхгүй. Нөгөө талаас бид энэ төслийг заавал явуулна. Энийг явуулах гэж хамтарсан засгийн газар байгуулсан юм. Өмнө нь гадна дотны бүтэн явуулахтайгаар энэ төслийг байнга унгаж ирсэн. Айдсаар тоглолдог. Мал амтан, байгаль орчин, хортоо. Тэгээ бусад улсууд яаж ашиглаж болоод байгаа юм? Монголчууд тийм ядуу юм уу? Тийм ухаан муутай юм уу? Тийм дорой юм уу? Тийм боловсралгүй болчиход байгаа юм уу? Монголчууд Казахстанаас юугаараа ялгаатай юм? Яагаад Казахстанд ашиглаж болоод Монголд ашиглаж болдгүй юм бэ? Тийм учраас энэ ажил явнаа. Энэ ажлыг явах хугацаанд Монголын шинжилгээ ухаан ч гэсэн илүү хөл дээрээ зогсно. Одоо энэ шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгч маань ингээд хажуу сууж энэ хүмүүс итгэлтэй байгаа. Физик технологийн хүрээлэнгийнх нь итгэлтэй байгаа. Цөмийн физикчид Монгол зөндөө байна. Уран гэдэг юмны учрыг олдог хүмүүс байна. Бид нар монголчууд тэр хүмүүст үл итгэдэг. Гадныханд итгэдэг. Казах хөгжилтэй учраас чадаж байна. Монгол ядуу болохоор чадахгүй. Тийм байхгүй. Хийн. Энэ бол зогсооно гэж байгаа нь өөрөө урааныг их айхтар муухайгаар харагдуулж засаг төрийг хямраадаг л бодлого. Бид бол хүнээс даатах нь, малаас даатах нь, байгаль орчноос даатах ёстой. Жишээлбэл одоо нөхөн сэргээлтийн зарлаг бид нар урьдчилаад дансанд авчиж байгаа юм. Энэ бол байгаль орчны байгаль хамгаалтын даатгал гэж ойлгох хэрэгтэй. Энэ дансанд авсан мөнгөө бид нар тодорхой хэмжээгээр арвижуулсан хувьдаа таарсан байгаль орчны одоо олон улсын хэмжээний даатгалд орж бас болно. Асуудал байхгүй.